Global Talk компани Унгар Монголын хамтарсан үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэнд боловсрал техник технологи эрдэм шинжилгээний салбаруудад хамтран бизнес уулзалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан. Тус уулзалтаар Унгарын Sky Composite компани дорон буюу нисгэгчийн онгоц үйлдвэрлэлийг танилцуулсан юм а. Энэ нь суурин газрын үйл ажиллагааг бүхэлд нь хянах боломжтой шинэ технологи юм а. Монголын нийт телевиз үзэгчдэд энэ орой мэндийг хүргье. Би Унгарын сансар судлалын компанийг тэргүүлж байна. Бид Монголд хиймэл дагуулын техник тоног төхөөрөмжийн тал дээр хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ирсэн. Бид Монголын технологийн салбарт стратегийн хамтын ажиллагааг сайжруулахыг хичээж байна. Нисгэгчгүй онгоцыг ашигласнараа ганц хороо гудамжийг хянах биш, нийслэл хотыг бүхэлд нь сансрын бусад төхөөрөмж ашиглан хянах боломж байгааг танилцуулж байна. Сансар дахь бидний мөрөөдөл төслийг боловсрол шинжилгээ ухааны яам 1-р сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа. Тухайн компани зүгээс мэргэжилтэй ажилтан бэлтгэж өгөх, сургах, өөрсдийн бүтээсэн нисгэгчгүй онгоц цэргийг нэвтрүүлэх боломж байгааг хэлж байна. Энэ бол ухаалаг төрлийн онгоц юм а. Шаардлагыг хүлээн авч хүнд нөхцөлд боломжоор хэвийн ажиллах чадaltaй. Газар тариалан судалгаа ажиглалт хийхэд маш их ашиг тустай юм тоног төхөөрөмж юм а. Хамгийн орчин үеийн технологиг ашиглан энэ зүйлийг бид хийсэн юм а. Энэ нь маш өндөр түвшний технологи, эрчим хүч шаарддаг юм а. Бидэнд 25 жилийн туршлага байна. Та бүхний харж байгаа энэ онгоц холбоо харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг юм а. Дээрх байгууллага нь 3 хоногийн хугацаанд болсон сургалтын үр дүнд Space Lab сансар судлалын шинжилгээ ухааныг бизнесийн салбарын хэрэглээтэй холбох үйл ажиллагааг явуулах Монголын үндэсний анхны компани JetV хүүхэд технологийн хөгжлийн төв зэрэг газруудтай хамтран ажиллахаар болсон байна.